гоё сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай Динжи 26 градус байна. Гадаа гоё дулаахан байна. За өнөөдөр хүүгээ дагуулад тоглоомын газар явах гэж байгаа. Хоёлаа тэгээд энд болохоор нөгөө 0-4 насны хүүхдийн тоглоомын газар байдаг. За тэгээд тэнд очиж нэг 2 цаг тоглоод хүүгээ нэг уйдаг нь гаргачаад ирээ. За эндээс одоо бид хоёр чи ямар маршрутаар явна гэхээр гэрээсээ метро хүртэл 1.2 км таксигаар яваад за метрогоос 8 буудал яваад за дахиад тэндээсээ 10 минут алхаад тоглоомын газар очих аа. За ээж хоёр одоо энэ чи таксигаа үлээгээ зогсож байна. Сайн уу гэрээ. Уу яасан бэ? Сайн уу гэж. Өсөө бооцсон байгаас та өсөн 8 урт ургацсан. Чи наашаа авда. Тэмүра. Такси эндээс ирж байгаа шиг 95 тэгдэг гэсэн мөн үү? Аа мөн байна. За таксиндээ сууя. Маск зүггүй болоод энэ амар салхитай тэгээд харалж магадгүй гээд маск зүцээ явж. Бид метроны буудлын руу ирж. Ай. Мотоцикл үстэй. Өнгөөр агаад үстэй. Энэ туризм мотоцикл. За. Метроны сухтаа нөгөө тэндээс билет авах шаардлагагүй. Метроны нөгөө картыг утсандаа нөгөө суулгацсан болохоор шууд тэнд утсаа уншуулаад метронд орчдөг. Яасан минийх үү? Саасыг амдаа хөнгөцсөн. Сааск бол гадар явах бол тэгээд ойрлоо зүүн шүү дээ. Яасан минийх үү? Одоо хэдэн минутын дараа метро ирэх нэ? Одоо 3 минутын дараа метро ирэх гэж байна. За. Метро ирж байна. The train is arriving. Please mind the gap between the train and the platform. Хоёр тоглоомын газар дээр хүрээд ирсэн. 0-4 насны хүүхдийн тоглоомын төв байна. Доторх нь айгүй цэвэрхэн юм байна. Нүүдний хэсэг нь болохоор гутлавцаа солио тавьдаг хэсэг. Миний хүү гайхаад энэ нь болохоор дотор нь ил биш юм байна. Зөндөө юунууд вэ? Модон тоглоомнууд, модон тоглоомнууд. Панда. Муу дихөрхөн панда байна. Панда байна те. Ши юу энэ хайлаа ийшээ харъя. Найхан дотор авах уу миний хөө? Найхан дотор тоглох уу? Тэ. Тогой цэвэрхэн юм байна доторх нь. Тэгээ яг нөгөө бага насны хүүхдэд зориулсан. Аюулгүй. Хамгийн гол нөгөө аюулгүй. Ай, юм панда харда. Ай, гол панда байна. Ай, анаш тара. Ямар хурд анаш вэ? Мөрөө чиний харда. За энэ галтооны хэсэг ээ. Бас тоофт байна. Миний хүү арай жижигдээд байна уу? Хөлмигээ өргөдөж зогсчих. Балгаас тоглоорой. Унсаж өгнө. Доош зөөлөвчтэй юм чи. Яах ч юм. Энийг бол зөндөө гой тоглоомнууд байна. Чипс. Эмэндэм гинэ. Папа, миний мундала. Гой тоглоомын газар байна уу? Болгоомжтойгоор юмд нүрэ зөгчөө да миний хөө. Тэр хараа. Тэр бүгдийг амдаа игээд байгаа юм. Тэр болооч амдаа игээ. Бүх тоглоомнууд одоо энэ тоглоомын газар бүх тоглоомнуудыг амдаа их юм байна да. Яана.
Хүчим тоглох гэж. Төгөлдрөөрэн, бөмбөрэн бүх юмыг амандаа ихийн. Яа тандаа бүх юмыг амандаа игээд дээ. Бока. Ээж нүсөө дахин тиймүрэ. Хоол явж хоол идэх гэсэн чинь намайг идүүлэхгүй. Тоглоно гинэ. Та хантлаа өнөөдөр чам хантлаа тоглоулна за. За өдөрж ингэж ядартлаа тоглороо. Хоол идэхээс сууж. Хүү хаашаа угаад хоолны хэсэг нь энд юм байна. Тэгээ бас энэ ч бас эсмэсээр тоглоомын газар. Яасан бэ миний хүү? Балаач? Яамаа хоол. Тэмүрийн цоцоос та гоё мэдэж өгч байна энэ араа. Юу байна энэ араа? Оо, сам хорхоо байна. Эдний шишэн, өндөг байна. Яа. Чи тэ газар хайчаа шидчтэй өмнөх үү? Ийм гоё хоолнууд авчаа. Тэс ийм гоё хоол идсэн. Энэ араа мөөг байна. Дандаа далайн гаралтай хоолнууд байна да. Гоё хоолнууд байна да миний хөө. Идээрээ. Бүгдийг нааж шидсэн. Хүүхдээ амрах хүрээний 3 ортой юм бэ. Би энэ чинь ээж аав нь хүлээж суугаад хүүхдээ унтчих тань хөөх юм. Гоё нөө өстө хөөхн жижиг орно да. Тэсээ та памсээс хэлээ за. Хайцтай миний хөө. Ногтын өрөөнд нь юу хэлээ юу вэ? Тийм гоё тоглоомын газар. Миний хөө. Ой, энэ дотор бас гоё юм байна. Нүүр бодгийн комод байна. Ваа, ямар гоё. Суугаад нүүрээ бодох юм шүү дээ. Юу вэ? Читэр ээж хоёр талаамын газар очиж 3-4 цаг тоглосон. Амар их ядраад хоёлаа гэртээ ирээл унтаад өгсөн. Өнөөдөр 4 сарын 12 гадаа хасах гэнтэй. Нэмэг 29 градус. Амар дулаахан халан байгаа мөртлөө амар салхитай. За тэгээ одоо 2 хоногийн дараа манай хоёр ирэх гэж байна. 14-нд ирэх гэж. Түркменстан бараг 2 сар бараг байсан. Яг ямар шалтгаанаар Түркменстан явсан бэ гэхээр нөгөө хайр хятадд нийтдээ 10 жил болж байна. За тэгээ гадаа паспортын хугацаанд дуусаад тэгээд эднийх чинь нөгөө манайх шиг биш. Манайх гадаа паспорт дууссан бол элчин сайдын ямаараа дамжуулаад захиалах боломжтой. Эсвэл гэр бүлээрээ гэр бүлийн хүнээрээ итгэмжил явуулаад захиалах боломжтой гэдэг бол энээр за тийм боломж байхгүй заавал өөрсдөө нус руугаа явж гадаад паспортоо захиалдаг. Одоо сүүлийн нөгөө жилүүд одоо ер нь гадаад паспорт 10 жил болсон байхад тэднийх одоо 5 жилээр паспортоо өгсөн. За тэгээд Туркменстан улсыг манайхан баг нэг сайн мэдгүй байх. Ер нь юугаараа ахуулаараа нилээн дэлхийд бол нэлээд дээгүрт орд юм байна. Яг тэрийг сая хайр Туркменстанд очиод бүр би ч гэсэн хайр ч гэсэн бүр сайн ойлгосон ямар аимшигтэй тэр ахуулан дээр дооргүй ямар аимшигтэй байгааг үнэхээр яасан махандаа шиг ойлгосон. Яагаад гэхээр сая ганц гадаад паспорт авахгүй ч маш удсан 2 сар болсон. Тэгээд өшөө бас маш их мөнгө өгсөн.
Ахуул өгөхгүй бол хөдөлдгүү. Ямар нэгэн шалтгаан хилдэг. Шалтгаан хэлээд эн чинь болохгүй, энэ бичвэнд нь болохгүй, энэ тамга буттай байна гэсэн шалтгаан хэлээд буцаж амар худаа явуулдаг. Ахуулаа нэлээ их хэмжээний мөнгө бас нэгдэг. Хэдэн доллар, $400, $500, $1000 ч их жишээ. За нэг тиймэрхүү ахууландаа баригдсан нэг тийм орон байна. Туркменстан гэж. Манай хоёр тэгээд одоо удахгүй 2 хоногт ирлээ дээ. Бид хоёр хүлээж тэсэл байж нэг гадаа амар салхитай байна. Тэгээд энэ модон дээр цэцэгнүүд ингээ газараар бүгдээр унаад цэцгэн дээр алхаал явж байна да. Ээж хүү хоёр энэ ч нөгөө гадаа хотгон дотор нэг муур хоолтой. Тэр мууранда хоол өгөх гээд одоо явж байна. Баян нэг хоол өгцөөр хагаад мэддэг болцсон. Одоо нэг дуутахад л гүгээд ирнэ айгу хөөхө. Манай мими ингээ хүрээд ирсэн. Хөөх штт. Миний хоолыг таньдаг болсон тий чи. Харин тий ингээ дуутахаар шууд хүрээд ирдэг тий. Айгу гоё хоол авчирсан. Чиний хардаа. Чиний хоолн дуртай юу? Энэ загсны махтай. Мэдхөө. За наашрдаг хүрээд ир. Тийш хайган дээр ч очие за. Хайган дээр ч очие. Хайганд чи хийгээд өгье заяа. Тий. Би чамд хараа ийм гоё хоол авчирсан. Хоол авчирсан байгаа сте хөөе. Хайган дотор зөндөө хоол байна. Тий. Тэгмээ энэ хайган дотор чи хийч. Аяа. Чи тийм хүссэн юм уу? Ойр чам хавчирч өгөөгүй тий. Баянтай нөө. Загсны амттай. Миний хөө муурын дуртай. Муура хараа байж. Бид хоёр одоо отхныхан гадаа жоох суух гад. Биш нэг үдэ. Биш. Жоох нарныхан малгайг нээж авчираагүй. Гадаачтай гоё яана. Тэ сайн гадаа гарч явахгүй бол 6 сараас эхлээд гадаа айгу халуун болчихно. Яа гөрхнөө миний. Тэгээд ер нь ийм хэцүүд энэ хүүхдийн тоглоомын төв айгу ашигтай байдаг. Яг тэр хүн ихтэй болохоор бас айгу ашигтай. Тэгээд хэцүүд ер нь миний харж байгаагаар хамгийн ашигтай бизнес гэвэл нэгт ер нь хоолны газар л байна. Яагаад гэвэл хэцүүд ер нь ажлын цаг маш урт болохоор хүмүүс ер нь гэртээ хоол их амжихгүй. За тэгээд гадуур хооллох, хүргэлтээр хоол захиалах гэсэн гэж ер нь хоолдог болохоор ер нь хоолны газар үнэхээр их ашигтай. За тэгээд дараа нь болохоор янз бүрийн бага насны хүүхдүүд сургалтын төв байгаа. Усан сэлэлт, бүжиг, за тэгээд уран зураг, таквондо гэдэг бүх төрлийн сургалтын төвүүд бас маш их ашигтай. Яагаад гэвэл энд чинь ер нь нэг айлын нэг хүүхэд гэхэд ойр цэцэрлэг юм уу сургуулаас гадна 2-3 сургалтанд хамрагддаг. Хүүхдээ маш их олон талаар нь хөгжүүлдэг байхгүй юу? За тэгээд өшөө бас нэг бизнес нь болохоор юу байгаа? Хүнсний дэлгүүр. За дэлгүүр дотор ямар дэлгүүр гэхээр зөвхөн хүргэлтээр бараагаа гаргадаг дэлгүүр. Одоо үйлчлүүлэгч дэлгүүртээ ороод юм авдаг биш зөвхөн хүргэлтээр бараагаа захиалдаг. Мейцоноор хүргэлтээр бараагаа захиалдаг. За тэгээд хүргэлийн үнэ нь үнэгүй байдаг. Тэн дээр үнэгүй байдаг мөртлөө яг хүргэлтийнхаа үнийг
бараанууд дээр ингээд баг ингээд 0.1 хэдийн 0.1 хэдийн шингээсэн байдаг. Тэрийг хүмүүс нэг анзаардгүй. Тэгсэн мэт хөө энэ хүргэлтийн үнэгүй юм байна штэ. Би өөрөө очиж авч яснаас хүргээд авсан надаа илүү амар санагдах юм биш гэж бодоод ер нь тэр дэлгүүрээс аюулгүй хүмүүс 24 цаг за тэгээд бүх юм байд хүний хэрэгцээний бүх хүнс ногоо могоо за гэр ахуй бүх юм байдаг. Одоо 5-аас 3-4 хоног ирэх барааг нь одоо тэндээс худалдаж авах боломжтой. Үнийн хувьд бүр 5-тай адилхан үнэтэй. Энэ дэлгүүр маш ашигтай. гэж би бас харж байгаа л да. Манай хөө. Миний хүн гэж байгаа. Гоё нөө. Тий. Тэ гоёгаас ингээд байгальтайгаа ингээд хоёулаа гэртээ ингээд уцаа ухаа зогтоо үзэж суужснаас хоёулаа тийшээ хараа. Тэгээ энэ насны хүмүүс яг ингээд янз янзын амандаа хийх юм аа бүр болохгүй амандаа хийгээд ах юм. Тэр одоо гаранд нэг юм наалцсан. Одоо тэр амандаа нэг юм хийцэл аманд хөдөлцөө явж энэ дээрээ. Амандаа юу исэн миний хөө ээжтэй өгч. Амандаа юу исэн? Одоо нүд амрууга хатгачнаа нааш амир аюултай. Миний хөө нааш хүрээ дээр бамбарууш бар. Бамбарууш аваарай. Хайртай бамбарууш нэ. Ганц хайртай бамбарууш. Бамбарууш аваад хүрж ирчихлээ. Тийш яа болохгүй заа миний хөө. Одоо гэрлөө гарахаа явж байна бид хоёр. Одоо жоо суугсан ч хүү нэг газар хөдсөг навчнуудыг гэж ажиллаж идээд болдгоо. За тэгээ одоо гэрлөө гарахаас одоо дахиад 2 хоног. 2 хоног жил манай хоёр ирлээ. Зөндөө юм авсан гэсэн тэр хоёр. Хоёр цогтөөр юм авсан гэсэн. Бах итгэл юм авсан бахта чихэр цэглаад л авсан бахта манай. За өнөөдрийн влог нэг ингээд дуусчихэд та бүдээ хамт байсан баярлаа. Баяртай. Мод